химийн тэнцвэрийн тогтмол олох бодлого. За бодцгоё. За манай бодлогын маань өгүүлбэр болохоор NO2 дээр нэмэх нь O2-ийг за тэгээд NO2-ийг гэсэн эгэх урвалд тэнцвэр тогтсон үед азотын моноксидын концентрац маань 0.2, хүчил төрөгчийн концентрац маань 0.3. За тэгээд азотын диоксидын концентрац маань 0.6 бол урвалын тэнцвэрийн тогтмолыг бодож олно гэсэн байна. За тэгэхээр урвалын тэнцвэрийн тогтмолоо олохдоо бүтээгдэхүүн бэзийн концентрацаа их бэзийн концентрац тарьцуулан тэнцвэрийн тогтмолоо олдог. За тэгэхээр энэ томьёонд оруулах юм бол манай бүтээгдэхүүн бэзэн болохоор NO2. За тэгээд их бэзэн болохоор NO хүчил төрөгч байгаа. За тэгээд эндээ энэ томьёонд оруулж бодноо. За тэгэхээр одоо урвалын тэгштэглээ тэнцвэрлэхдээ коэффициент тавьж байгаа шүү дээ. Энэ коэффициентууд маань болохоор энд зэрэг болоо орж ирдэг. За тэгэхээр тэг 16 манай бүтээгдэхүүн бэзэн маань концентрац нь тэгэхээр тэг 16-ын квадрат. За тэнгууд их бэзийн концентрац маань болохоор тэг 12-ийн квадратыг үржих нь тэг 13 гээд одоо тэг 136 квах нь тэг 1012 гээд манай тэнцвэрийн тогтмол маань боч гарч байна.